За тэгвэл Төв аймгийн 26 суманд цас их хэмжээгээр орж засан бүрхүүл тогтсон байна. Үүнээс Алтан булаг, 100 мод, Угтаал, Цайдам суманд төр зурлаа салхи 18-аас 26 м/сек хүртлээр ширүүцсэн байна. Маргааштай нутгийн ихэнх хэсгээр цас өргөжлөн орохоор байгаа тул хол замд гарахдаа сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Төв аймгийн нийт газар нутгаар нойтон цас буюу байгалийн зарим сумдын нутгаар аялал үзэгдлийн хэмжээнд байгалийн үзэгдэл ажиглагдлаа. За энийг ерөнхийдөө сумдаар нь ингээд гаргаад үзвэл Төв аймгийн 27 сумаас Алтан булаг сум маань салхины хурд ерөнхийдөө дундаж хурд маань 19 м/сек хүрч, за ихтэй 26 м/сек хүрч ингэж ажиглагдлаа. За Дэлгэргаан суманд ерөнхийдөө ажиглагч 11 м хурд тунц буюу засны зузаан маань тал баян дээр 16 см хүрч ингэж цас орж ингэж өнгөрлөө. За ерөнхийдөө бол өнөөдөртөө уг процесс маань нутгийнхаа зүүн хагас руу шилжиж байна. Ерөнхийдөө үргэлжилж цас маань зүүн хагастай орно. За цаашдаа бол ерөнхийдөө 5 хоногтой 9-дөө баг зэргийн ялимгүй хурд тунц орно. За бусад хугацаанд бол хурд тунц орохгүй. Баг зэрэг өнөөдрийн байгаа температураас баг зэрэг сэрүүсэж гэж ажиглагдах юм байна. За 11 сарын маань ерөнхий урьдчилсан мэдээгээр бол Төв аймгийн нийт газар нутгаар агаарын температурын хувьд бол олон жилийн дунджаас ахиу, за хурд тунцны хувьд бол ерөнхийдөө олон жилийн дунджийнхаа орчим байх юм урьдчилсан төлөв ажиглагдаж байна.